Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин-вон өнөөдөр тус сургуулийн багш оюутнуудад дипломат харилцаа тогтоосны 36 жил Солонгос-Монголын харилцаа сэдвээр лекц уншлаа. Элчин сайд Чой Жин-вон уулзалтын эхэнд хэлэхдээ жил бүрийн 3 дугаар сарын 26 Солонгос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн өдөр болохыг онцлоод Монгол оронд эхлүүлсэн арчлалын түүх хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцааны он жилүүд нас чадсуу болохыг тодтоглоо. Түүнчлэн элчин сайд Чой Жин-вон цааш нь хэлэхдээ 2024 оны 3 дугаар сард Монгол улсад суух элчин сайдаар томилогдож, эдгэмчлэг жуух бичгээ 2 сарын дараа өргөн барьснаар үүрэгт ажилдаа орсон. Өмнө нь 2009-оос 2011 онд бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамд зөвлөхөөр ажиллаж байсан. Хоёр дахь удаага ирэхэд Монгол орны нийгэм эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарсан байсныг тэмдэглэлээ. Тухайлбал 2010 онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар $3,000 байсан бол 2025 он $6,500 болж өссөн нь Монгол улсын хөгжлийг илтгэх нэг үзүүлэлт юм а. Харин хоёр орны хооронд хийсэн худалдааны эргэлт 1990 онд $2.7 сая байсан бол 2025 он $690 сая хүрээд байгаа юм а. 1990 оноос хойш Монгол улсын эдийн засаг гадаад харилцааны салбар олон талт болж өргөжсөн тул бүгд найрамдах Солонгос улсын талаас илүү анхаарч ажиллах шаардлага үүссэн гэлээ. Элчин сайд ярианда хоёр орны харилцаа хамтын ажиллагааг үндэслүүлэхэд томоохон түлхэц болсон хүчин зүйл бол 1991 оноос хойш хэрэгжүүлсэн хоёр орны ерөнхийлөгч нарын тодорхой хугацааны давтамжит төрийн түвшний айлчлал гэдгийг тэмдэглэлээ. Үүний дотор Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өхөө бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр харилцан тохиролцсон гэдгийг дурдсан юм а. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжснөөр Солонгос орныг сонирхох, Солонгос хэлийг шамдан суралцах иргэдийн тоо жилээс жилд өссөн. 1992 онд анх их сургуулийн түвшинд Солонгос хэлний ангийг нээж байсан бол өнөөдөр ерөнхий боловсролын 33 сургууль Солонгос хэлний анги нээж сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм а. Ингэснээр Солонгос хэлтэй Монгол иргэдийн тоо өссөн бөгөөд тэр хэрээр хоёр орны иргэдийн ойлголцол нэмэгдэж харилцан зорчих явдал өссөн. Тодорхойлбол 2025 онд Солонгос улс руу зорчсон Монгол иргэдийн тоо давхцсан тоогоор 176 мянга байсан бол Монгол улс руу зорчсон Солонгос иргэдийн тоо 190 мянгад хүрсэн байна. Тус улсад өнөөдөр 60 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна гэж элчин сайд дурдлаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа хамтын ажиллагаад хийлж байгаач үүнээс илүү өргөжүүлэх хангалттай боломж бий гэж элчин сайд Чой Жин-вон тэмдэглэлээ.